Сайн байцгаана хөрхнүүдээ. Намайг Эрен Заяа гэдэг. Би Исүраг гэдэг охид эмэгтэйчүүд зориулсан пэйжүүдний админ хийдэг байгаа. Сүүлийн 3 4 жилийн хугацаанд арьсны асуудалтай айгуу удаан байсан. Яг надтай адилхан асуудалтай олон мянган охид хүү залуучууд зориулсан хэрэгтэй мэдээлэл зөвлөгөө өгөхөөр ингээд видео хийхээр болсон байгаамаа. За, триминг сайн байцгаана та бүхэнд энэ триминдээ хүргэе. Бид хоёр онлайн орчин залуучууд зориулсан мэдээллийг хүргэх гэж байна. За, өнөөдөр ер нь л нэг контентоо бас дотор нь ингээд насны ангилалтай хувагаар шийдсэн байгаа тий. А эхний удаад болохоор нөгөө залуучууд буюу өсвөр насны хүүхдүүд рүүгээ чиглэж байгаа. Яагаад гэх юм бол би өөрөө ч гэсэн арьсны асуудалтай хугацааныхаа бодоод тахад өсвөр наснаас эхлээл арьсаа буруу арчилж эхэлсэнтэй холбоотой юм гэж бодоод байгаа. Тэгэхээр дүүнэртэй ч юм уу цаашдаа эрсдэл үүс магадaltaй хүмүүстэй зориулаад эхний контентоо бэлтлээ. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд маань одоо видеогоо заавал дуустал үзээрэй гэж хэлмээрээ. За тэгэхээр хоёулаа арьс арчилгааны үндсэн дүрэн болох цэвэрлэгээнээс эхэлж ярилцав. За тэгээ цэвэрлэгээгээ өнөөдөр өглөө ба орой гэсэн хоёр хэсэгт хуваагаад үзчихье. За тэгэхээр өглөөний арчилгаа гэдэг маань өөрөө яг яад юм бэ гэхээр нөгөө өглөө нүрээс хамдаж угаана гэдэг маань өөрөө маш буруу болсон. Өнөөдөр. За яагаад тэгэхээр энэ маань одоо маш их учир шалтгаантай болж өгч байгаа. За 10 жилийн өмнөөс одоо Японы болон Германы эрдэмтэд бол арьс арчилгаа буюу одоо арьсанд хашигтай бактери гэдэг юмыг судлаад эхэлсэн байгаа. За 10 жил шүү. За энэ бол 5 жил ш, 3 жил ш, бүр 10 жилийн өмнөөс гэсэн. За тэгээд тэд нар 10 жил орчим судалсныхаа үндсэн дээр арьсан дах ашигтай бактерийн байгалийн тэнцвэрт байдлыг хадгална гэдэг маань өөрөө эрүү сайхан арьстай байх хамгийн гол үндэс юм а гэдгийг батлаад гаргацсан байгаа юм. За тэрнээсээ улбаалаад одоо бүр нөгөө ашигтай бактерийн тоснууд хүртэл одоо бид нарт нөгөө нарийн бүдүүн гэдсний ашигтай бактерийн харгнууд гардаг болсон шүү дээ тийм ээ. Яг тэрнтэй чи ялгаагүй. Тийм. Тэгэхээр нөгөө нэг тоснууд хүртэл гарсан байгаа аахгүй юу? Тэгэхээр ашигтай бактери гэдэг ямиг одоо яг таргнаас ч юм уу нарийн бүдүүн гэдснээс сонсч байсан хүн байсан бол өнөөдөр бид нэр арьсан дах ашигтай бактери гэдэг юм маш чухал гэдгийг одоо мэдэх шаардлагатай болоод нөгөө өглөөс хавандаж угаах, өшөө скрабдах тийм ээ тэр процессууд маань яадаг вэ гэхээр нөгөө арьсан дах ашигтай бактериудыг устгаа хийчихдэг байхгүй юу? Тийм ээ тий. Тийм. Тэгэхээр ашигтай бактери өөрөө шүн бид нарыг яг унтаж байхад үрждэг. Тэгээд дөнгөж үржиж байгаа амтныг өглөө нь очиод скрабтаас тавдаа ичгаад нөгөөдгөө байх болчтой юм байна. Тэгээ нөгөө тэр чин өдөр тутмын арчилгаа учраас баг багаар багассаар байгаад бүр яваандаа ингээд нөгөө тэнцвэрт байдал нь алдагдаад асуудал үүсч эхэлдэг. Тэгэхээр самдаж байгаахгүй бол бид нар одоо яг цэвэрлэх гэсэн үг л өглөө. Тэгэхээр өглөө бол ерөөсөө бүгдээрээ та тослог арьстай ч бай, холимог арьстай ч бай, батхтай арьстай ч бай, ерөөсөө савандаж болохгүй, скрабдаж болохгүй. Зөвхөн одоо мицил уснууд тийм ээ, эсвэл зүгээр бүлээн буцасан усаар ч юм угааж болно. Шууд зүгээр тавьдаг гэсэн үг. Лоушнөрөө зүгээр бас арчиж болж байгаа юм. Тэгээд ингээд ирэхлээр одоо гинт амар савнддаг байсан хүмүүс одоо өглөөнийхөө савндалтыг болоод ирээд нэг 2-3 сарын дараа болоход тэр хүнд өөрт мэдэгдэхүүц яг нь үр дүн өгч эхэлдэг байгаа. Тэгэхээр энэ одоо яадаг вэ гэхээр нөгөө хэдүүлээ ашигтай бактери арилгахгүй ингээд гоё тэнцвэржүүлээд ирэхлээр яадаг вэ гэхээр бидний ашигтай бактерийн одоо давхарга гэдэг юм үүсч эхэлж байгаа гэсэн үг. Бидний арьсны гадаргууд дахиад нэг давхарга үүсгэж байгаа байхгүй юу? Тийм хамгаалтын давхар яг үнэ хамгаалтын давхарга үүсгэж эхэлж байгаа юм. Тэнгуү тэр давхарга маань үүсээд ирэхээр нөгөө эпидермис буюу гадарга давхаргын чиг алдалтууд алга болж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр хуур ашиглага болж эхэлж байгаа юм бид нар. Учир зүггүй савандаад тахаар хамгаалалт нь багасаа тэгээд аюу эмзэг болоод юм гараад үрслээд ер нь асуудлууд үүсч эхэлж байна. Тэр суур юм бол ерөнхийдөө бол нөгөө нэг ашигтай бактеригүй болоод ирэхлээр яадаг вэ гэхээр одоо нэг хамгийн анхны дүрм нь болохоор ерөнхийдөө холимог болж эхэлнэ. Тослогдож эхэлнэ гэсэн үг. Яг T зонороо тослогдож эхэлж байгаа юм. Тийм. Тэгээ хоёрдугаар болохоор цаашаа болоод гүндгийрээд ирэхлээр хуурашаад одоо гүнд зүгээр тослогдоод байгаа мөртлөө юу гэдэг юм бэ нөгөө цаад давхарга нь хуураа гэх юм уу? Тийм. Давхаргаар нь ярих юм бол хуурашаад за тэгээд үрчлээгээд асуудал эхэлнэ. Тэгээ бас цаашаагаа үргэлжлэх юм бол улаагаад захтнаад тэг хамгийн сүүлд аллергитэй болж эхэлдэг байгаа юм. Бид нарыг одоо баг байхад нэг аллергитэй хүмүүс сонсогддог байсан шүү дээ. Одоо тэгэхээр 3 хүний Японд бол яг 3 хүний 2 нь нэг нь аллергитэй гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр одоо маш их аллергитэй хүмүүс нэмэгдсэн. Тэгээд энийг яхаа судлаад тэр одоо яг ашигтай бактеритай маш их холбож үзэж байгаа юм байлээ шинжлэх ухаанаар бол. Тийм. Тэгэхээр нөгөө нэг усны
Контны усаар угаагаар нэг хатуулга ихтэй гэж ярьдаг штеп. Тэгэхээр та энэ дээр юу гэж зөвлөх вэ? Буцсан усаар. Тийм, ер нь бол би бол Японд 10 жил амьдарч байсан. Тэгээд ирж очин байдаг. Тэгээд яг энэ усны хатуулга гэдэг юмыг бол өөр дээр бол маш их мэдэрсэн. Тийм, шууд мэдэгддэг. Тэгэхээр ер нь бол манай монголчуудын хувьд бол маш их хатуулга устай. Тэгээд дээрээс нь эрс тийм ээ. Тийм учраас ер нь яг нүүрэндээ хэрглэж байгаа усыг бол би тусад нь нэг тэг балгахын ус бэлдээ тавьчаач гэж хүмүүсээс аяг гуйдаг. Одоо зүгээр нөө буцсан усныхаа үлдэгдэл байж болно шүү дээ. Тэгэл тэрийгэ бэлдэж тавьчаад карантны биш усаар л нүрээ цэвэрлээч гэж гуймаар байна. Тэгэхээр бол бас айгүй өөрчлөлт гардаг. Энэ дээр бол нэг энгийн зүгээр ус ингээд за мэдхгүй дээ юм шиг мөртлөөсөө одоо тэр хамгийн элементарны усыг сольснороо таны арьсанд одоо арьсны хуурай ашиглын 2-3 сарын дараа ихэд бол илт өөр мэдэгдэхүйц бол гайг болдог байгаа. Тийм тэгэхээр хэдүүл бол яг арьсны өглөөний яг цэвэрлэгийн дээр бол ерөөсөө маш зоригтойгоор маргаашнаас савндалтаа болох хэрэгтэй гэж зөвлөмөр байна. За савндж гин үгүй савндахгүй. Савндахгүй. Тэгээ ер нь бол яг явандаа хүмүүс яг ингэдэг байхгүй юу? Надаас ингээл зөвлөгөө авчаал тий одоо амар бүдүүн хүн юу гэдэг нэг өдөр ингээл амар зөв хооллолтын тухай сонсоод 2 өдөр зөв хооллоод тэгээ шууд ялгаагүй тий адил арьс арчилгаач гэсэн зөв голдролтой орохын тулд маш их хугацаа хэрэгтэй байдаг. Тэгэхээр хөдөлмөр шаарддаг тий. Хөдөлмөр хугацаа тий яг үнэ хэлжээж бид нар гоё байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр яг тийм нөгөө хугацаа биднэрт хэрэгтэй байдаг. Тийм учраас би бол доотлон таны 3-6 сарын дараа таны арьсанд бол өөрчлөлт гарна гэж хэлдэг байхгүй юу? Ямар ч арьсны асуудалгүй хүмүүс болохоор өөрт нь хамааралгүй юм шиг сонсч иж магадгүй. Гэхдээ одоо энэ талаар мэдээлэл аваад хэлэх юм бол цаашдаа 25-аас дээш наслан 35-аас дээш наслах үед арьсанд нь нөгөө тухайн үеийнхээ найдас янз бүрийн өөр мэдрэгдэхгүй илүү гоё арьстайгаар урт хугацаанд байна л гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлийг мэдээд өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн үг. За нэгдүгээр ямар ч өглөө остоод нүрээ самдаж байгаа байхгүй. За дараа нь яг үнэ тэгэхээр яг ариун зайгийн хэлж байгаа шиг үнэн. Одоо юу гэдэг нь асуудал үүсний дараа биш асуудал үүсгэхээс өмнө арга хэмжээ авах нь маш чухал гэсэн үг. Амар чухал. Тийм. За хэдүүл оройн цэвэрлэгээний талаар яриа. Тэгэхээр оройн цэвэрлэгээ гэхэлэр одоо маш цэвэрлэгээний маш олон одоо бүтээгдэхүүнүүд айгүй их болцсон. Тийм. Одоо чиний юу ажиллах вэ? Би сүүнд цэвэрлэгчээр арчаад гэлэнсэр. Тийм. Тэгээд тоникээр арчаад. Тэгээд хаяа самдаж угаад. Тэгээд маск тавиад. Тэгэл бас эссенцээ тавиал тиймэрхүүлэх би тий. Зүг. Тийм. Тэгэхээр одоо яг та одоо яг оройн цэвэрлэгийн дээр юуг анхаарах ёстой вэ гэхлээр та өөрөө ямар яг арьстай юм гэдгийг мэдэх хэрэгтэй. Тийм. Тэрнээс бас шалтгаална. За хоёрдугаар хэр их будаг мейкап хийдэг вэ гэдэг нь бас чухал байгаа. Тэгээд гуравдугаар болохоор нөгөө ямар орчинд ажилладаг вэ гэдэг бас их чухал. Маш их бохирдолтой орчинд ажилладаг мөртлөө туслаг ихтэй хүн байж болно тийм ээ. Бохирдолтой орчинд ажилладаг мөртлөө хуурай арьстай хүн байж болж байгаа юм. Тэгэхээр нөгөө бохирдолтой учраас одоо би хуурай юм чинь одоо юу гэдэг нь савндах хэрэггүй ч юм уу те байлаа гэж бодоход бохирдолтой орчинд ажилладаг учраас бас цэвэрлэгээ давхар хийхгүй бол эсэргээрээ бас тийм дутуу болчихж байгаа байхгүй юу тийм тийм болохоор эхлээд ямар ч хэсэг өөртөө бол энэ 3 асуултыг тавьж үзэх хэрэгтэй гэж би бодож байна. За цэвэрлэгээ нь яг бүтээгдэхүүний хувьд бол за хүн бүхний мэддэг эрэгтэй хүмүүс ч гэсэн мэддэг савн нэгдүгээрт тийм ээ нэгдүгээрт за савн нь бол мэдээж дотроо бас янз янзын төрөл байгаа. За хоёрдугаар болохоор milk cleanser сая ариун зайгийн ярьсан milk cleanser буюу сүн цэвэрлэгээний бүтээгдэхүүн гэсэн үг. За тэгээд бас гелэн цэвэрлэгээ гэж байна. За бас ойл гэж байна. За сүүлийн үед маш их одоо дэлгэрч байгаа мицил тийм шууд мицил осноо тийм. За ийм олон төрлийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд байдаг байгаа. За энэ болгоныг хідүүлээ одоо яг өөрийнхөө арьсан тохируулж хэрэглэх чухал гэсэн. Өөрөө бол сүн шингэнээрээ ингээд тийм. Тэгэхээр та хэрвээ одоо юу гэдэг нь хур арьстай байх юм бол тийм ээ ер нь бол сүн milk cleanser-ууд аягүй зүгээр гэсэн үг. 30 нэмэх буюу 30-аас 40-оос дээш насныханд хур арьстай байвал яг тийм milk cleanser-ууд аягүй зүгээр. Ер нь бол шууд савндаад дугаахнаас бурах тийм буруу. Шууд савндаж угаахаар тосон ч юм уу, сүүн ч юм уу цэвэрлэгчээр арчаад будгаа арилгаад тэгжиж л тийм шууд савндаад савндчихлаа. Ер нь бол будаг аягүй хүлдсэн байдаг юм шүү дээ тий. Анзаараад тахлаа. Тэгэхээр тэр бол ингээд аягүй цэвэрлээд байгаа юм шиг мөртлөөсөө яг ясам дээр маш их юм үлддэг цэвэрлэгээ гэсэн юм байна тий. Тэгэхээр хэдүүлээ шууд савндаж болохгүй хуурай арьстай 30 нэмэх 40 нэмхүүд бол ер нь эхлээд milk cleanser буюу сүн цэвэрлэгээр цэвэрлжээд дараа нь одоо юу гэдэг мицил усуудаар арчиж болно.
савдахгүй нэ штэ. Ингэснээс нөгөө нэг өсвөр насны хүүхд гэж ярьж байгаа юм чи ер нь бид нар хэдэн настайгаас эхэлж нүрэ бодох хэрэгтэйсэн бэ? Нөгөө нэг октод нүрэ бодох хизээ гэдгийг юусэн мэддэггүй. Ингээл нэг үеийнх нь будаал эхлэхээр боддог ч юм уу ингээд тэгээд эцэг эхчүүд нь тэрийг нь жоохон байна. Ингээд тэгдэжтэй энэ дээр та юу гэж бодож байгаа? Энийг зөвхөн бодож гоё ярдах гэхээс илүү чи бас хамгаалт гэдгээр хүлээн зөвшөөрөх ёстой шүү дээ тий. Энэ дээр та юу гэж бодож байна? За бидний үед бол одоо нэг нарны хамгаалт гэдэг юм бас байдаггүй байсан. Би бол өөрөө 10 жил тахтаа маш бодмол хүүхдээсэн. Маш их бодгон дуртай, мейкапанд маш дуртай хүүхдээсэн. Тэгэхээр одоо бол бас өөр болсон бидний үеийг бодох юм бол хүүхдийн бодгонууд байдаг болсон байна. Хор багтай бодгонууд байдаг болсон байна. Бас хамгаалтын бодгонууд байдаг болсон байна тий. Тэгэхээр тэрийг мэдээж хэрэг хэтрүүлэхгүйгээр яг бодож сурсан нь миний бодлоор хамаагүй одоо амьдралд хэрэгтэй юм шиг санагддаг л да. 10 жилдээ ингээд нөгөө бодож мудаа сурчхлаар насан туршдаа өөрийгөө ингээд аягүй гоё аваад яваа сурчдаг гэх юм уу. Тэгэхээр тэрийг бас эцэг эхчүүд аягүй гоё зөв ойлгоод зөв бүтээгдэхүүний санал болгоод их зүгээр гэж бодож байна. Дэмжээд нөгөө зөв насандан зориулсан бүтээгдэхүүнээр арьсыг хамгаалаад явбал лээ. Тэгээ одоо яг ингээд нөгөө 30 гараад одоо 20 10 октоодыг харахаар амар хайр санагдав. Тэр гоё нөгөө нэг гоё арьс тэгээ тэр нөгөө залуу төрх гэдэг чинь өөрөө тийм хідэж солишгүй учраас үн цэнтэй юм байдаг. Учраас яг тэр гоё залуу насаараа гоёх нь илүү чухал. Миний бодлоор бол гоё. Тэгэхээр залуу хүмүүс тэрийг л хийж ойлгохгүй. Зүйл боддог. Гэтэ ойлгохаа манай үзэж байгаа хүмүүс байна. Тэгээ одоо одны хатад айгүй гоё болсон болохоор. За тэгэхээр хэдүүлээ хуур арьстай хүмүүс бол яг нь милк клинсерээр будгаа арилгачаад за хэрвээ хураа арьстай мөртлөө их зузаан боддог хүмүүс бас байдаг шүү дээ тий. Мат бодгон дуртай их зузаан мейкап хийдэг хүмүүс бол яг нөгөө салфеткнууд байдаг. Арьс арчилгааны салфеткнууд байдаг. Тэгэхээр бас их зүгээр. Тэрүүгээр будгаа арилгачаад клинсерээрээ цэвэрлээд тэгээд метил уснуудаар сайхан арчаад бүтээгдэхүүнээ өөрийнхөө бүтээгдэхүүнийг хэрэглүүл айгүй зүгээр хураа арчдаггүй гэсэн мөртлөө сайн цэвэрлэгддэг. Тийм байгаа. За тэгэнгүүт одоо болохоор батгатай арьс тэгэхээр өсвөр наснд ер нь нөгөө шилжлийн нас явагдаад гормоны өөрчлөлт ороод нүрээр батга гарах нь хэрэгтэй юм гэдэг хүүхд бүгдэн тохиолддог шүү дээ. Тэгээ тэр үед яхаа мэдгүй шахах ч юм уу оролдох, гараараа хитүүрэх гээд асуудал өгдөг. Тэгэхээр энэ дээр та юу гэж хэлэх вэ? За тэгэхээр нөгөө яг одоо батгатай арьстай хүүхдүүдэд болохоор мэдээж савнгаас батгатай арьсны савнгаар сонгуул бас их зүгээр байдаг. Савнд бас олон төрөл байгаа. Тэгээд бас нөгөө гээлэн цэвэрлэгч нар сүүлийн үед бас дэлгэрээд байгаа гэх юм уу та тий. Одоо чинь манай брендийн гэл болохоор яг ингээд юм халдваргүйжүүлдэг байхгүй арьсыг бүр халдваргүйжүүлээ тэгсэн мөртлөө хуурай ашуулдаггүй. Тэгээд арьсны одоо нүхний гүн цэвэрлэгээ хийдэг байгаа. Тэгэхээр бас тиймэрхүү гээлэн цэвэрлэгээ бол яг тийм батгатай, дослог арьстай, дослог холимог хүмүүст бас их зүгээр юм шиг санагддаг. Тэгэхээр батгатай хүүхдүүд бас тиймэрхүү юм сонгож хэрэглүүл их зүгээр. Гэхдээ өглөө савдаж болохгүй. Тий өглөө савдаж болохгүй. Тэгээд гэрийн нөхцөл янз бүрийн өөрөө оролдож авах бас мэрэгжлийн үнд хандах нь их чухал. Би өөрийгөө амар их цаг хугацаа алдсан. Өөрөө дандаа оролдоод тэгээд тэрийг өргөсүүлээд сориг болгоод тэрэндээ айгүй харамсдаг. Одоо шууд юм хөгжсөн айгүй олон гой эмнэлгүүд мэрэгжлийн хүмүүс үүссэн учраас шууд зөвлөгөө авчих хэрэгтэй нэг өдөр цаг аваад тэгээд өөрөө асуудлыг. Бас итгэвтэй ээж нар бас гоё байдаг л да. Яг хүүхдээ авчраал тэгээд зүгээр болсон ч хүмүүс байна. Янз байдаг. Тэгэхээр нөх хугацаа алдахгүй яг зөв газар очих нь л айгүй чухал тий. Тийм. За тэгэхээр хэдүүл яг нөгөө гэлэн цэвэрлэгч гэдэг дээрээ бас одоо яг тийм нөгөө халдваргүйжүүлдэг ч юм уу жоохон тийм тэгээд цэвэрлэгээний гэх юм бол батгатай арьстай хүмүүс бас тийм хүүхдүүдэд их зүгээр санагддаг. Бас их хүчлэг юм хаяа хэрэглэхээр бас илүү батхан гараад ах шиг үлээ. Тэгэхээр тэгээд сонгохдоо ч гэсэн их ямар найрлагатай энэ төр харах хэрэгтэй. Тийм харах хэрэгтэй байхгүй яг ер нь бол өөрөө бас жоохон судлах хэрэгтэй тийм ээ. Мэргэжлийн хүмүүст. За би болохоор энэ метил усанд айгу дуртай байгаа. Тийм. Одоо ч айгу таалагддаг. Тийм тэгээ хуурай ашуулахгүй тэгсэн мөртлөө айгу гоё маш сайн цэвэрлдэг арьсыг тэгээ бас баланс тэнцвэржүүлчин тийм ээ. Тэгээ одоо бол бас хямдхан уснууд маш гоё харцсан. Ер нь юм айгу өнөд нь гоё. Тэгэхээр заавал нөгөө бүтээгдэхүүнтэй байхлаараа сайн гэсэн үг биш. Яг өөрийнхөө арьсан тохирсон бүтээгдэхүүнийг сонгох нь өөрөө маш чухал. Тэгэхээр би болохоор бас одоо ингээд нөгөө гайгүй үн багтай хичээл уснуудаар бол бүр ингээд би өөрийг хуурай арьстай үнэлтэй. Тэгэхээр тэднэрээр бол бүр ингээд хангалттай харамлахгүйгээр гэх юм уу хангалттай их гоё цэвэрлээд тэгээ бүр яг ингээд нөгөө хөвөн дээр маш гоё ямар ч тийм будагны үлдэгдэл байхгүй ботлон цэвэрлээд цэвэрлээд тэгснийхаа дараагаар өөрийнхөө бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр яг
30 одоо тэгээ өөрөө яг тийм хуурай арьстай хүмүүс бол мэцэл тэгээд бас баг боддог хүмүүс айгүй зүгээр. Тийм бах. Их зузаан боддгоо хүмүүст бол хангалттай цэвэрлэгээ гэж үздэг байхгүй юу? Тийм тэгэхээр захын супермаркетд байдаг бол хангалттай байдаг болсон байлээ. Тэгэхээр тэд нар бол бүр яг хангалттай. Тэгэхгүй нөө хүмүүс ингээл ингэдэг байхгүй юу? Амар үнэтэй бүтээгдэхүүн авчаад тэрийг ингээд өөрөөсөө нарийнж төрөх гэдэг байхгүй юу? Харин тийм. Тэр бол маш буруу. За бүр хэрвээ тэхийнхээ оронд хямдхан бүтээгдэхүүнийг арьсандаа хангалттай зүрхсэн нь илүү их арьсанд ч үр дүн өгдөг байгаа. Тэгэхээр та бүхэн одоо үнэтэй бүтээгдэхүүнийг өөрөөсөө гамж хийгээд яг байгаа тийм. Тэгжээснээс одоо өөртөө таарах боломжийн үнэтэй бүтээгдэхүүнийг хангалттай зүрхсэн нь таны арьсанд илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр энэ дээр бас гоё анхаарал. Хойлоо дараагийн дугааруудаараа бүр яг ингээд нүрэндээ яаж тоцорох уу, яаж арчих уу, энэ дээрээ зөвхөө яах уу гэх. Өдөр тутмын гоё массаж ч юм уу тийм ээ. Гараараа их боломжтой массаж энэ төрийг зааж өгч хэлсэн тийм. За энэ ойлын цэвэрлэгчин дээр болохоор хүмүүс маш их халддаг ганц юм цэвэрлэгч юм шиг санагддаг байхгүй юу? Нөгөө ойл гэхлээр хүмүүс яг юу гэж боддог вэ гэхлээр хуурай арьстай хүмүүст хамгийн тохиромжтой гэж бодоод идэх юм. Ойл гэдэг нь болохоор өөрөө ихэнх нь deep буюу маш их гүн цэвэрлэгээний байдаг. Тэр нөхөр арьсны нөхрийг маш сайн цэвэрлждэг байхгүй юу? Тэгэхээр хуурай арьстай хүмүүс бол ерөнхийдөө жоохон тохиромжгүй гэж үзэж болно өөрсөндөө бол тийм. Тийм болохоор хуурай арьстай хүмүүс ойл биш милкийг сонгол зүгээр. Милк сүүн цэвэрлэгч сонгол зүгээр. Туслаг арьстай хүн тусаар цэвэрлэх юм зүгээр. Холимог арьстай хүмүүс бас ер нь бол мицэлэн зүгээр. Ойлоор цэвэрлэхээр бас л гүн хит цэвэрлэгээ болоод бас нөгөө нэг холимогчлалт нь ихсээд эхэлдэг. Сав болохоор нөгөө сая хэлсэнчлэн юутай батхтай арьсны өшөө зүгээр soft cleanser, көсөөр гардаг cleanser гэдэг дотроо янз янз байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр болохоор яг тэр нөгөө найрлагын үзээд одоо хэрэг батхан зориулсан байх юм бол ихэнх нь regulate ч юм уу тий. Тослог арьсны савн эсвэл нөгөө найрлаганда алкоголтой ч юм уу тиймэрхүү байдаг учраас тэр мөрийн жоохон ингэж ганц хоёр нөгөө keyword-уудыг нь харж байгаа. Сонгочвол айгүй зүгээр. Soft буюу одоо бүх арьсанд зориулагдсан маш зөөлөн цэвэрлэгээний савнгуудыг бол яг юу асан бохор газар ажилладаг хүмүүс ч юм уу тийм ээ. Бохор дэлхтэй газар ажилладаг хүмүүс бол хэрэглүүл бас их зүгээр санагддаг. Тэгэхээр яг энэ цэвэрлэгээнийхээ юунуудыг бүтээгдэхүүнүүдийг яг өөрийнхөө арьсанд тохируулж сонгуул одоо дараагийн өөрт чинь нөгөө бүтээгдэхүүнүүд хэрэгжилж байгаа шүү дээ. Бид нэр тэрэнд чинь суур нь олж өгдөг учраас та ингээд өөртөө бас бүтээгдэхүүн маш зөв сонгох хэрэгтэй бодож байна. Арьс арчилгааг зөвхөн гаднаас нөгөө нэг түрхээл ямар нэг юм хэрэглээд тахаас илүү дотроосоо их чухал шүү дээ тий. Тэгэхээр энэтэй холбоотой арьстай холбоотой энэ дотроосоо хэрэглэх юмнуудын талаар зөвлөгөө өгөөч та. Ус уух, шингэн ус за мэдээж яг ойлгомжтой. Би яг Японд сургууль сурж байхад манай анги хүүхдүүд болохоор 17 18 настай хүүхдүүд байсан байхгүй юу. Тэгээ ихэнх нь маш их батг гардаг тийм байсан. Тэгээд тэд нар чинь юунд гэхээсээ гоо сайханч гэхээсээ илүү шууд эмчнэрт ханддаг гэх юм уу? Эмнэлэгт очиж арьсны эмнэлэгт очиж үзүүлдэг юм байлаа. Тэгэхээр би бас тэр үед нэг өөрөө аягүй тийм арьсны сонирхолтой учраас асуужсэн байхгүй юу? Тэгээд та нарт яг юу зөвлөж ийн, яаж ийн, ямар тас зүрх гэж ийн гээл те. Тэгэхээр ерөөсөө эмчнэр нь маш энгийн юм зөвлөд юм байлаа. Сайн унт, ус сайн уу, витамин юу гээл. Ердөө л энийг зөвлөдөг юм байлаа. Тэрнээс биш батхан дээрээ тийм тас зүрх ч юм уу тэгж угаа цэвэрлэлч юм уу ерөөсөө тийм зөвлөдгөө байсан. Тэгэхээр бидний нөгөө нойр хоол гэдэг бол бидний арьсны одоо нөгөө гоо сайхантай шууд холбоотой. Тийм. Шөнийн нойр их чухал тий. Шөнийн нойроо 22 цагаас хойш тогтмол сайн унтах юм бол шөнө арьс өөрөөгөө төлжүүлээд маргааш өглөө ашигтай бактери их гарсан байх юм байна гэсэн ойлгосон байгаа. Утас оролтоод, компьютер оролтоод тэгээ нөгөө арьсандаа ингэж бактери ингэж наагаад тэр нь их бас нөлөөлөд тах шиг байна тий. Хэрэглээтэй холбоотой тэгээд арх тамхины хэрэглээ бас арьсанд маш муу. Яг үнэ мэдээж тэр бол арх тамхи бол хамгийн муу тийм ээ. За би өөрөө ингээд арьсны асуудалтай айгу удаа авсан учраас нөгөө нэг энэ зовлонд мэддэг тэгээд хаанаас юу авах вэ гэж судалдаг очдог ингээд цаг аягүй халдчихсан юм санагддаг байхгүй. Тэгээ энэ удаа би тантай уулзсны танд угаасаа хангалттай зөв найдаж байгаа энэ хүнээс маш их мэдээлэл бусдад хуваалцсан энэ хүн олон туслах юм байна гэсэн итгэл үнэмш надад айлгдын тогтцсон байгаа. Тэгэхээр хоёлаа хүмүүсийг эмчит хандаараа дахиж тусдаа ингээрэй гэхээс илүүтэй шууд би таны итгэсэн бүтээгдэхүүний талаар танилцуулъя гэж бодож байна л доо. Тэгэхээр танай дээр байгаа бүтээгдэхүүн хүнд ямар хэрэгтэй ямар одоо бүтээгдэхүүн байгааг хоёроо танилцуулъя. Ямар бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр манайх бол би өөрөө яг Японд нөгөө айгүй олон жил 10 жил орчим байсан. Тэгээд эхлээд бол яг Японыхоо бүтээгдэхүүнүүдийг бол оруулж ирж байсан адилхан. Тэгээд энэ Германыхаа бүтээгдэхүүнийг бас Японд суралцаад Японоос оруулж ирээд тэгээд бодсон л доо яг өөрөө
Сол Япон бүтээгдэхүүнээ, Герман бүтээгдэхүүнээ ээждээ хэрэглүүлж үзээд ер нь бол нэг нөгөө нутагшин гэдэг чинь айгүй чухал юм байна гэж утсан л доо. Одоо хичнээн Францад номер 1 бүтээгдэхүүн байлаа ч гэсэн Монголын нөгөө нэг цаг уур ус тийм ээ бүх орчин маань өөрөө маш өөр учраас яг манай орчинд манай ус хатуулагтай усанд бидний арьсанд тохирох бүтээгдэхүүн гэдэг өөр айгүй чухал юм байна гэж бодсон. Тэгээд ер нь бол яг Япон бүтээгдэхүүн маань өөрөө миний хэрэгжилжсэн бүтээгдэхүүн Японд бол маш гоё үр дүнтэй байсан боловч Монголд ирээд дүрхэхэд бол жоох нөгөө тижээлэн дутагдаад гэсэн гэх юм уу та хитрхи чиг ихтэй. Тэгээ ерөнхийдөө бол явцын дунд за ер нь бол энэ биш юм байна гэж бодоод тэгээ Герман бүтээгдэхүүнээ авч үлдээд 2016 оноос хойш одоо манай салон маань одоо энэ Германы эмчилгээний гоо сайхны брэнд болох Dr. Med Christine Schwarmec брендийн бүтээгдэхүүнийг дүүдний одоо албан ёсны төлөөлөгч болоод одоо 8 дахь жилдээ ингээд бид нар Монголд борлуулад бийж байгаа байхгүй юу? Тэгээ одоо нөгөө саяны цэвэрлэгээний нөгөө өглөөний цэвэрлэгээ ашигтай бактери гэж ярьсан шүү дээ тий. Тэгээд нөгөө Япончууд судлаад бас Германчууд судалсан чинь манай одоо бас брэнд бас судлаад ашигтай бактерийн тосыг одоо гаргаад авсан байгаа. Ашиг шууд дүрхэн гэсэн үг. Шууд дүрхэн гэсэн үг. Хараг хийж байгаатай адилхан. Тэгэхээр энэ одоо нэг ашигтай бактерийн маань тос байгаа. Probiosense гэх. Ийм одоо яг нөгөө хилээд байгаа бидний ашигтай бактери юм. Яг эмзэг хүмүүст бол айгүй зүгээр юм шиг санагдсан. Тэгээ энийг түрхээд авахлаар яванда нэг 3 сар орчмын дараа хуур ашилт айгүй гайг болчихно юм лээ. Тэгээ эмзэгшил гайг бол нэг байнга ингэж жоох ягаараа яваад идэх хүмүүс байдаг шүү дээ, тийм хүмүүст бол энэ эмзэгшил нь гайгүй болоод тэгээ яванда тэр хуур ашил айгүй гайг болд юм билээ. Би танаас нэг юм асуучих. Гоё арьс, сайхан арьс гэдэг юу нэг ямар байх хэрэгтэй? Ямар шинж тэмдэгтэй байдаг юм юу? Улаа бутарч идэг юм уу? Эсвэл яг яавал гоё арьстай гэж тэр хүн яг гоё арьс гэдэг маань мэдээж харагдах байдал чухал. Бидний хувьд болохоор эрүүл арьс буюу одоо арьсны тос усны баланс гэж нэг юм тэнцвэртэй байх юм бол тэр одоо эрүүл гоё арьс буюу гоё харагдаад асуудал бага үүснэ гэсэн үг юм юмтай бол тийм. Тэгэхээр одоо энэ бүр ингээд за энэ чин үйлдвэрлэгдээд 2 жил орчим болж байгаа юм уу да? Оо тийм үү. Шууд Монголоос орж ирдэг гэсэн Тийм тийм. дөнгөж яагаад би ол нэлээ олон хүн дээр бас туршиж үзсэн байгаа энэ тосыг нэлээ олон хүний асуудал эмзэгшлиг бол энэ тос маань гоё арьс гэсэн. Гоё арьс зузаан байдаг. Тэгээд германчууд өөрсдийн зузаан энэ гэдэг та дээр хэлж өгсөн. Тэр тийм. Гэхдээ яг ингэдэм байлаа бид нар болохоор ингээд Азиудыг биш Аз Европуудыг харьцуулаад нөгөө Европууд ч юм уу тийм шар арьстай болох айгу нэмгэн арьстай юм шиг харагдаад байдаг шүү дээ тий. Тэгээ би уус автоматар тэгээс бодсон байсан. Тэгээ Германд очиод бид нар чи яг нөгөө байгууллагын юун дээр очиж шалгалт өгдөг байхгүй юу. Тэгээ би яг шалгалтынхаа үед нэг 6-7 Герман хүн дээр яг массажаа хийгээд шалгалт өгч ийсэн. Тэгээ бүр гайхчихсан байхгүй. Яа эдгээр ийм амар зузаан арьстай байгаа юм болоо гэж бодоод бүр тийм зузаан айгуу гоё маш гоё тийм чанга зузаан арьстай хүмүүс байт юм байлээ. Тэгэхээр л нөө үрчийнх нь баг, батг орхон баг. Тийм ерөнхийдөө асуудал үүсэх нь баг. Энийг төрхөөд байвал миний арьс зузаан агуу тэгж болохгүй. Төрөлхийн юм гэж байгаа байна. Монгол хүмүүс харахгүй юм. Тэгэхээр ер нь бол Азиуд бол Европуудаас бол хамаагүй нэмгэн арьстай гэж үздэг юм байлээ л дээ. Тэгэхээр бид нар бол нөгөө жоохон өрөөсгөл ойлголттой байна гэж би бодсон. Тэрэн дээр бол энийг хэр удаан хугацаанд хэрэглэх бол нэг авчвал 50 г байдаг болохоор өглөө оройны тосны оронд хэрэглэж болно гэхлээр ер нь 2-3 сар орчим бол хэрэглэх баха. Тийм. За одоо хоёулаа штэ нөгөө юуныхаа цэвэрлээнийхаа талаар юу байх вэ? Тий. Өглөө оройны цэвэрлэгээ ярьж байгаа шүү дээ. Тий. За манайд болохоор тэр нөгөө яг цэвэрлэгээнүүд нь энэ болохоор soft home cleanser гэж байгаа байхгүй юу? Энэ болохоор маш зөөлөн мөртлөө бүх арьсны зориулагдсан гэх юм уу? Бүх арьсны холмоодоо хамаагүй бүгд хэрэглэх юм уу те? Soft их гоё. Найрлах нь маш зөөлөн, хуурайшуулахгүй гэх юм уу та. Тийм айгуу гоё хөөсөөрөө гардаг их зөөлөн бүтээгдэхүүн байлээ. Тэгээд нөгөө эрэгтэй хүмүүстээс их зүгээр тийм. Одоо эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсээс тутахгүй арьс арчилдаг. Уг нь бол Япон солонгос ирчүүд бол айгуу гоё арьсаа сайн арчилдаг. Монгол эрэгтэй хүмүүс айгуу хэцүү эрэгтэй юм чинь гээд байт юм шиг санагдаад байна надад. Тэгэхээр та нарын арьс ч гэсэн адилхан арьс учраас одоо заавал хөвгшөрөхгүйгээр залуугаасаа гоё залуучууд маань арьсаа арчлаасай гэж би бодож байна. Гоё арьстай залуучаас гоё шүү. Манай эрэгтэй хүн чинь пудр мөдөр төрхөж авдаг болохоор арьс нь гоё яаж байгаа цэвэрхэн юм шиг харагдаад байна шүү дээ. Өөрхөн ханд бодож болохгүй батхаа манай хөл ингэ тийм нууж шүү дээ. Энэ болохоор за энэ болохоор нөгөө юу байгаа. Яг одоо энэ regulating гэж бичсэн байгаа байхгүй юу? Тийм ээ тий. Тийм. Тэгээд энэ нь болохоор яг туслаг арьстай хүмүүс зориулсан савн гэсэн үг. Тэгэхээр нөгөө батгашдаг одоо бүх насны өсвөр насны болон одоо өсвөр биш насны хүмүүсийн батхан зориулсан савн гэсэн үг. Тэгээд айгуу гой хуур ашуултгүй.
гоё чи. Таад байдсан шүү дээ. Саундсны дараа. Тэгэхээр энэ ерөөс аягүй гоё хуураш болдгоо. Тэгсэн мөртлөө нэг угаасны дараа бүр амар үнэхээр гоё цэвэрлсэн юм шиг санагддаг гэх юм уу? Гоё. Саунд дуртай хүмүүст бол манад ийм хоёр төрлийн саунд байдаг. За. Энэ жил саяны нөгөө халдваргүйжүүлдэг гэдээсэн бүтээгдэхүүн энэ баггүй юу? Энэ бол бүр яг гоо сайханд бид нэр грин пил хэрэглэхийнхаа өмнө заавал хүн дээр хийдэг. Одоо бүр гар ариутгахын оронд хүртэл хэрэглэж болдог байгаа. Тэгээд тийм батхтай арьстай, бас тослог арьстай хүмүүст одоо маш өшөө бас тохир газар тийм ээ маш их тоосчлолтой газар ажилладаг бол энэ гэл нэг зүгээр. Энэ Германы брендийнхэн давуу тал онцлог ерөөхдөө юу вэ? Нөгөө байгалийн гаралтай, химийн гаралтай орцсон. За ер нь бол яг хуу манайх бол яг эмчилгээний гоо сайхан байгаа. Эмчилгээний гоо сайхан гэдэг маань яг бусад гоо сайхнаас юугаараа ялгаатай юм бэ гэхлээр яг нэгдүгээрт энэ бүтээгдэхүүнийг бүтээж байгаа хүн маань өөрөө эмч хүн байгаа. Доктор Med Кристин Швармек гэдэг эмч хүн байгаа. Энэ хүн маань өөрөө арьсны доктор, яг одоо харшил хөгшрөлтөөр ингэж докторийн зэрэг хамгаалсан маш мундаг эмч байдаг. Тэр хүний хийсэн. Тийм, тэр хүн гаргасан байгаа. За хоёрдугаар болохоор хамгийн том юм нь одоо яг клиник одоо ийм юунуудаар судалгаагаар баталгаажсан байдаг байхгүй юу? Яг тэдэн насны тийм хүмүүс тэдэн хоногийн дотор арьсанд нь ийм үр дүн гарсан гэсэн яг тийм хүн дээр хийсэн туршилтууд байдаг учраас тэрүүгээр ялгаад Тэгвэл итгэж болох нь хамаагүй тэр юм тий. Тэгэхээр бид нарт бол яг бодит тийм үр дүнгууд байдаг л да. Герман чанар гэдэг бүр тустай ингээд дэлхийн төлөөлөл хэрэгцсэн бид юм чи тэр дотроо бүр арьсны доктор хүн хийсэн бүтээгдэхүүн гэхээр ер нь бол жоохон юутай маш өндөр гэсэн үг. Тэгээд Германы стандарт өөрөө бол маш өндөр байд юм хэлээ л дээ. Дэлхийд гоо сайхны стандарт бол маш өндөр байд юм хэлээ. За тэгэхээр хоёлаа одоо энэ удаагийнхаа зөвлөгөөг цэвэрлэгээ ойлгох хэрэгтэй байсан уу? Тийм. Тэгээд дотоод асуух юм байна уу? Цэвэрлжээ дараас нь хийх бүтээгдэхүүн бол арьснаас шалтгаалах юм байна тий. Тухайн арьс нь тэгвэл яг хүн болгонд ингэж хэрэгэл тэгж хэрэгэл гэж хэлэх нь өөрөө нөгөө. Тэгэхээр хоёлаа дараагийнхаа юунууд дээр видеонууд дээр яг одоо нөхцөлтэй арьс гэхэд ямар байх хэвтэй юм ч гэдэг юм уу те. Тэгэж яригчлаад задлж өгвөл арай ойлгомжтой болох байх гэж бодчих. Энэ удаа болохоор 20-оос доош насныхан илүү хүртээмжтэй мэдээлэл хүрсэн бол дараа нь 20-оос дээш 25-аас дээш гээд одоо яг санаа зовдөг зүйлүүдийг маань илүү нэрвчсэн юм хэлэн те. Тэгэхээр яриа жоохон задлж өгсөн дээр ах гэж би бодчих. Өөртөө мэдээ хүсэж байгаа одоо асуудал байгаа бол комент хэсгээр манайхыг асуугаад сайханчаасаа дараа нь бүгдээр хариулт авах боломжтой юм байна. Гоё асуугаарай. Чадахгүй нэрээ хариулна. Тань шиг хэрхэн гоё ярьтай гоё шүттэй. Гоё үтэй гоё хүнтэй яхаа гэдгийг сурмаарай. Тийм. За баярлалаа. За баярлалаа. Баяртай.